Зөөрөмн дүргийа. За энэ сэргүүд бие нэгэ дээрлэгсэн, согсон, нүдсэн ийм асуудал сошиал орчинд өөр нэлээд явсаа. За энэ бол одоо дотоодын зэргийн 05 дугаар анги дээр нь болсон ийм үйлдэл юм байна. За цэрэг яах гэж байдгийг, цэрэгт яах гэж явдгийг. Эх орноо хамгаалах гэж явдаг байхгүй л. Би энэ хорвоо дээр эр хүн болт төрснийг эх орноо хамгаалах үүрэгтэй. Эх орноо л хамгаалах гэж явдгийг. Түүнээс эр хүн болох гэж яваагүй маа. Тэ. Зарим улсууд одоо эр хүн байх хэрэгтэй, эр хүн болох гэж зэрэгж явдаг ухааны буруу ойлголт өгөөд. Эх орноо хамгаалах гэж явдгийг. Түүнээс энэ тэндээ сугалсан нэг хэдэн аав хүүхдүүдийг нэг газарамд авчиад би энийгээ цогт дээрлэх нүд тэ зод гэж явуулдаг юм. Одоо нийгэм өөр болцсон. Одоо ганцхан жилийн зэргийн албаа хааж байгаа. Үхснийх нь оны ялгаа. Тэр 5 жилийн зэрэг, тэр 3 жилийн зэрэгт оны ялгаа гэж байсан болохоос биш. Одоо 1 жилийн зэрэгт нэг оны ялгаа гаргаад тий би энийгээ цогт нүдээд энэ бол цэвэр хүчирхийлэл, цэвэр дэглэлт, цэвэр яргалалт. Хэрвээ энэ цэргүүд алдаа эндэгдэл гаргасан бол дарга цэрэг нь тий одоо цэргийн дүрмээр нь зөх хэмжээгээр нь шийтгэл явцдаг. Цэргүүд би энийгээ нүдж гинэ гэдэг бол энэ бол цэвэр одоо дээрлэгэл, цэвэр одоо дэглэлт, яргалалт гэж харж байгаа. Би өөрөө агтж байсан. Би өөрөө аримд одоо бас алба хаасан. Би хугацаа цэргийн албыг хаасан. Ийм байгаамаа. Тий. Тэгээ зарим нөхдүүд бол одоо нэг эр хүн байх хэвээр, баг шанаа байх хэвээр ухаан ямаарэ. Энэ чи өөр нийгэм шүү ой. Энэ яргалыг бол хизээч их хэсгүүл хүлээн зөвшөөрөхгүй. Ингээд эх орноо хамгаалах энэ одоо ирчүүд чинь энэ залуучууд мөнхөр зэрэг явахаар ингээд одоо цогт юм байна, нүдд юм байна. Тэгээ ижээ амнар наагаад илээ балаа болчих бай. Тархитлагын өвчтөй болчих бай. Одоо бүр муугар бодоход одоо цогуулаад өгчих бай гэд. Одоо ингээд айцтай автаад ингээд явж шít. Тэгэхээр энэ цэрэг дэглэсэн энэ хэдэн нөхдүүдэд хатуу хариуцлага хүлээх ёстой. Бүр хатуу хариуцлага